За манай үзүүлгүүд дундаас одоо хамгийн үнэтэй үзүүлэг гэх нэг энэ байна л да. Энэ бол соёлын одоо бийт усв. Бүгд найрамд Монгол ард улс Манжгаа улсын хилийн 1 номерын чулуун байна. Өнөөдөр дэлхийн тавцан дээр Манжгаа улс гэж байхгүй болсон. Газар нутаггүй, хэлгүй, соёлгүй болсон. Хаа нэг манж үндэстэн бол би тэрний үүсгээ аргагүй. Тэгвэл манай Монгол улстай 1933 оноос 45 он хүртэл 13 жил Монгол улстай хэлж ирснийг гэрч энэ нөмөргийн соёлзоос баг хүрээгийн иншээний овоо хүртэл одоо 16 овоо тэмдэгтэр хэлж ирснийг гэрч нин гэж. Соёлын биетөө гэдгийн гайхамшиг бол энэ. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд дээр 3хан одоо энэ Манжгаа улс Монгол улсын хилийн чулуун байна. Нэг номерийнх нь манай музейд байж, нөгөө нэг нь одоо энэ манай патриотод байж, 3 дахь нь хилийн цэргийн музейд байж. Бусад 13 одоо багна байхгүй. Гараад ирэх юм тий. Монголын түүхтэй амьнигтэй уурлуудын гэрээсийг мартах учиргүй Монгол улсын төлөө танраг өргөх охшгүй хилчдийн аяны мөрн Монголын түүхтэй амьнигтэй уурлуудын гэрээсийг мартах учиргүй Монгол улсын төлөө танраг өргөх охшгүй хилчдийн аяны мөрн балраггүй ичи цацлын хайда
Хойсгодын алта очнэгтэй Тушаалвсан хилчдийн хараа суцаагүй Түүхтгэлийн мананд эгнэн жагсаах Түмэн ирсэн цуваг зон олон тассадаггүй Ичи цацдын хайдагтай эх орны нэнхин тайван байна Сайхан чимээс өрөнгүй сайхан нутгийн минхин тайван байна Энгэрийн хэл, газрын хэл, усан хэл Эх хорон минь гурван эрднийн дархан хэлтэй дархан хэлэн зайчлан хамгаалсан зайчин баатар хэлэн зэрэгтэй Жанжин тугийн миний намра жагсаадын дуутай хөгнэгтэй Эрхэм урандаа байлж төгөлдөр байл төрөмөлөг байлж жагсаах сэргийн дагруу хөрлөө Монгол улсын иргэн би Монгол улсын иргэн би Монгол улсын үндсэн хуулиар бүтээсэн Монгол улсын үндсэн хуулиар бүтээсэн иргэн сэргийн үргээ өнчөр биелүүлж иргэн сэргийн үргээ өнчөр биелүүлж Өвгдээ чигээр унгадгад болсон Өвгдээ чигээр унгадгад болсон Монгол улсын халдшгүй дархан байдлыг Монгол улсын халдшгүй дархан байдлыг ань би юу тайрлан батлан болгоо ань би юу тайрлан батлан болгоо их орон түр ард түмэндээ андгаад нангарлаа би ард түмнийхээ үндэсний үнэт Монгол цэргийн шилдэг боловсролоо эрхэмлэн үндэслэж Монгол цэргийн шилдэг боловсролоо эрхэмлэн үндэслэж цэргийн эрдэм шандан боловсрч улсын нууцыг найдвартай хадгалж Монгол улсын хууль чан захин биелүүлэхээр батлан нангарлаа Корона батлан болгож дайчин би Өргөсөн дангараасаа нэцвээс төрийн хууль ёсны зайрлал хүлээн мөрн балраггүй Ичи цацдын хайдагтай эх орны нэнхин тайван байна Сайхан чимээс өрөнгүй сайхан нутгийн минхин тайван Тожинарснаас дүргсэн хойсгодын алта очнэгтэй Тушаалвсан хилчдийн хараа суцаагүй Түүхтгэлийн мананд эгнэн жагсаах Түмэн ирсэн цуваг зон олон тассадаггүй Халахын голын дайнд хилчид ямар үүрэг гүйцэтгсэн бэ гэдгийг л одоо илтгэн харуулж байгаа болно. 1934 оны 9 сарын 10-нд Чавлсан аймгийн Хунцмын харьяат сүрэнгийн 10 тонны адуу хил зуршиж хөөснөөс эхлээд 1939 оны 5 сарын 11 халах голын зарлаагуудын эхлэх өдөр хүртэл Монгол улсын хөлийг нийтдээ нэг 60 удаа зөрчсөн байдаг. Өдөөн хатгсан, зэвсэгт мөргөлдөөн тулгуурлтууд болж ирсэн. Тэгжүүд сая халах голын дайн эхэлсэн юм байна. За энэ манай суманд байгаа энэ одоо 24 дугаар отроо, 27 дугаар отроо, 31 дугаар отруудууд бол 1937 оны 10 сарын 18-ны өдөр байгуулагдсан. За ингээд энэ
Бүгднээр Монгол Ард улсын Хошообаатар маршал Чойлсонгийн нэрмд Байлдааны гавьяаны улаан түгээн болоод Байлдааны гавьяаны удамтай энэ отруудын игнэнээс 5 Монгол улсын баатар төрсөн. Энэ Чогдонгон заставаас бол 4 Монгол улсын баатар төрсөн. За энэ отрууд бол халахгүйн дайнд оролцсон. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон. 1947-8 оны баруун хилийн тулгуурлалтанд оролцсон. Өөрөөр хэлэх юм бол халахгүйс ховдын байтаг богд хүртэл одоо 3000 км газарт морин марш хийсэн одоо ийм домог төвхтэй. Ангида тэгээд одоо энэ хилийн цэргүүд бол хамгийн эхний дайны бууны дууг дуургасан, хамгийн эхний суманд амь насны нэрссэн, хамгийн сүүлчийн буун дууг гаргасан. Өөрөөр хэлбэл дайн эхлэхээс аваад дайн дуус хүртэл энэ хил дээр л байсан. Ийм л түүхтэй юм. Тэгээд энэ түүхийн одоо олон түмэнд хүрэхийн тулд энэ болонгол бол хил хамгаалах ерөнхий газар хамтарч манай музей байгуулсан юм аа. Цэргийн ахын татагдсан очоод цэрэг шинээр дахта үхийдээ явган маршин ард хоцорсон ядарч явашин цэрэг би хайр минь чивээ хүлээгэр намайга уцаа цэргийн арбахага хонгор чандаа чинаби Хонгийн эжин үргэлж ядарсан Жигсах бүртээ цэмлэл сонсох Жиринийг шийцээрэй Эргчүүлдээ Монгол нутаг Их орноо хамгаалъя Эзэн Чингис халахын нутаг Энд бие зориулъя Нормын оноо цэвэрхэн өмсөөр Хей! Нойрон дундаа амаргаа зүүдээ Хей! Хатуу бүхнийг зоргороо тулсан Хей! Хаадсан асман цэрэг би